Өнөөдрийн ихтгэл маань дараах агуулгын өрөөнд явна. Ер нь хөрөнгөөр баталгаажсан үн цасны ерөнхий танилцуулга. За тэгээд хөрөнгөөр баталгаажсан баталгаат үн цас гаргах хэлцлийн оролцогч талууд ер нь ихэнхэн байгаа юм. За тэгээд хөрөнгөөр баталгаажсан баталгаат үн цасны хэлцлийн бүтэц. За хөрөнгөөр баталгаажсан үн цасны тоо мэдээ. За яг үн цас гаргахад ер нь одоо эрх зүйн орчин яг ямар хөө байгаа вэ гэдэг энэхүү мэдээллийг хүргэхээр бэлэн болоод байна. За хөрөнгөөр баталгаажсан үн цас нь мэдээж альва хөрөнгөөр баталгааждаг. За хөрөнгө оруулагч нь уг хөрөнгөний орлогоос тэргүй ээлжийн төлбөрөөр гаргуулan эрхийг баталгаажуулсан тийм үн цас байгаа. За тэгээд хөрөнгө гэдэгт нь болохоор яг хөрөнгөөр баталгаажсан үн цасны тухай хуульд болохоор зээл түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ за өрийн бичгээс үүсэх шаардах хэрэг зээлийн карт олгогчийн авлага зэрэг ирээдүйд мөнгө урсгал бий болох боломжтой санхүүгийн хэрэгслийг ерөнхийдөө авч үзэж байгаа. За гаргах хэлбэрийн хүрээнд гэх юм бол хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргана. За хаалттай гэдэг нь болохоор шууд хөрөнгө оруулагчдад худалдах буюу ямар нэгэн арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулахгүйгээр худалдааг хийж байгаа. За нээлттэй гэдэг нь болохоор арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдах буюу хөрөнгөний биржээр олон нийтэд нээлттэй худалдаага хийж байгаа. За тэгээд хөрөнгөөр баталгаажсан үн цас нь болохоор хоёр төрөлтэй байгаа. Баталгаат болон барьцаат гэсэн хоёр төрөлтэй байгаа. За барьцаат баталгаат үн цасны хувьд гэх юм бол баталгаат үн цасыг тусгай зориулалтын компани буюу ТЭЦК гаргана. За гаргах бүрт тухайн үн цасыг гаргах бүрт ерөнхийдөө бол ТЭЦК-г үүсгэн байгуулад хороонд бүртгүүлж тусгай зориулалтын компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авна. За уг компани нь болохоор ХХК хэлбэртэй байна. Зориулалтын компаниг болохоор банкын санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн корпорац болон хорооноос зөвшөөрсөн бусад этгээдүүд гаргана гэж байгаа. За тэгээ хорооноос зөвшөөрсөн бусад этгээдүүд нь болохоор ерөнхийдөө бол журамдаа за үйл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. За уг үйл ажиллагааг тусгаалan хариуцах нэгжтэй хуулийн этгээд багтана. За мөн одоо интернет, тоон, телевиз, телефон ярианы үйлчилгээ үзүүлдэг. За эдгээр үйлчилгээг бас бий болгох мөнгө урсгалыг тусгаалan хариуцсан санхүүгийн нэгжтэй иймэрхүү хуулийн этгээдүүд за мөн хорооноос тусгай зөвшөөрөлтэй урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд болохоор мөн гаргаж болохоор байгаа. За тэгээд баталгаат үн цасны хувьд гэх юм бол яг хөрөнгийг одоо тухайн хөрөнгийг худалдагчаа тайлан тэнцлээс бүр хасаад ТЭЦК нь яг өөрийн хөрөнгөтэйгээ холбоотой бүх шаардах хэрэг болон олох орлогыг тусгай зориулалтын компани бол санхүүгийн тайлан тэнцэлтэй бүр мөсөн шилжүүлж авдаг. Худалдаа авах гэрээний үндсэнээрээс тухайн үн цасны ард барьцаалагдж байгаа зээл буюу тухайн хөрөнгүүдийг болохоор шилжүүлэн ТЭЦК нь болохоор авдаг байгаа. За барьцаат үн цасны хувьд гэх юм бол барьцаат үн цасыг банк орон сууцны санхүүжилтийн компани тус гаргана. За гаргахдаа мэдээж хорооноос яг уг үн цасыг гаргая гэдэг зөвшөөрлөө бол авсны үндсэн дээрээс бол гаргана. За тэгээд үн цас энэний хувьд гэх юм бол барьцаатын хувьд гэх юм бол баталгаат төр бол ямар нэгэн үүсгэн байгуулагч буюу банк бус гэд түрүүнд дурдсан хуулийн этгээдүүд маань охин компани үүсгэн байгуулж түүн дээрээ тусгай зориулалтын компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөгөө аваад тэр компани маань үн цасаа гаргаж байгаа баталгаатыг барьцаатыг бол яг энэ банк орон сууцны санхүүжилтийн корпорац болохоор шууд зөвшөөрлөө аваад шууд гаргаж болно. За ингэхдээ болохоор өмнө нь болохоор тусгай зориулалтын компани руу болохоор үүсгэн байгуулагч нь бүх одоо тэр анхны үр гүйцэтгүүлэгч нь бүх хөрөнгүүдийг худалдаж исэн бол энэ үед болохоор зүгээр яг санхүүгийн тайлан тэнцэл яг тусгаарлан бүртгээд тэгээд энэ хүү үн цасыг бол гаргаж болохоор байгаа. Тэгээ одоогоор болохоор ер нь бол барьцаат үн цас бол огт гараагүй. Дандаа баталгаат үн цас бол зах зээл дээр бол нийлүүлэгдээд явж байгаа. За тэгээд үн цас гаргагч буюу түрүүнд хүрсэн тусгай зориулалтын компани маань болохоор одоо яг хороонд бүртгэлтэй бол 72 үн цасны компани байгаа. Хаалттай болон нээлттэй хэлбэрээр ерөнхийдөө бол үн цасаа санал болгоод гаргачихсан ийм компаниуд байгаа. За тэгээд ТЭЦК нь болохоор гэрээний үндсэн дээрээс ерөнхийдөө бол ажилтан авч ажиллуулахыг хориглосон байдаг. Гэхдээ яг үйл ажиллагаа явуулахтай холбоотой тэдгээр үйл ажиллагааг болохоор гэрээний үндснээрээс 3 дахь чиглэлүүдээр гүйцэтгүүлэхээр ингэж заасан байгаа. За үйлчлэгээ үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэлийн удирдагч одоо хэлцэл эрхлэн гүйцэтгэгчийн маань болохоор гэрээний үндснээрээс болохоор эдгээр компаниуд маань болохоор гүйцэтгээд явдаг байгаа. За хөрөнгө итгэмжлэлийн удирдагчийн хувьд гэх юм бол ер нь л яг тусгай зориулалтын компани ер нь бүхий л үйл ажиллагааг ер нь энэ хөрөнгө итгэмжлэлийн удирдагч компани маань хийж байгаа гэж нэг үгээр хэлэхэд болно. Хөрөнгө итгэмжлэлийн удирдагч нь бол яг энэ хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн яг ТЭЦК-гийн хөрөнгийг удирдах буюу үн цас эзэмшигчийн одоо авах ёстой үндсэн төлбөр болон хүүний төлбөрийг тухай бүр яг шилжүүлж яг удирдах ёстой. За тэгээд мэдээж үн цасны төлбөрийг үүргээрээ шилжүүлнэ. За хөрөнгө оруулагчид шаардлагатай тайлан мэдээг бол гаргаж өгнө. За тэгээд үн цасны хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, нэгтлэн модох бүртгэлийг анхны үр гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч болон өөрийн хөрөнгийн
бүртгэлээс болохоор тусад нь хөтлөнө. За тэгээд яг Тэцкагийн тухайн хөрөнгийг нь удирдах байгаа тусгай зориулалтын компани одоо нэгтлэн бодох бүртгэлийн тайлан болох холбогдох одоо бүхий л үйл ажиллагааг ерөнхийдөө бол хийж байгаа гэсэн үг. За тэгээд анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд гэх юм бол за зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байдаг. За тэгээ хөрөнгө нь шаардлага хангахгүй болсон тохиолдолд тухайн хөрөнгийг буцаан худалдаа авах буюу солих баталгаа гаргадаг. За хөрөнгөтэй холбоотой үйлчлэгийг үзүүлдэг. За энэ нь болохоор одоо яг яаж явж байгаа вэ гэхлээр банк ус санхүүгийн байгууллагууд маань охин компани үүсгэн байгуулаад түүн дээр хөрөнгөөр баталгаа зүүнцээс гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн авсны үндсэн дээрээс болохоор баталгаа түнцаасаа гаргаж байгаа. За энэ тохиолдолд бол анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь шууд тухайн банк ус санхүүгийн байгууллага маань орж байгаа. Тухайн яг үнцаасны ард байгаа хөрөнгийг тухайн Тэцка руу худалдах буюу зээлийн багцыг бүрдүүлж өгөөд тухайн зээлийн багцыг тусгай зориулалтын компани руу худалдаж байгаа. За тэгээд энэ зээлийн багцыг ерөнхийдөө анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк ус санхүүгийн байгууллага маань хариуцаж үйл ажиллагаагаа явуулна. Тухайн багцад дандаа хэвийн зээлүүд орсон буюу тухайн багцын чанар болохоор хэвийн байх ёстой гэсэн шаардлагатай байгаа. Тийм болохоор банк ус санхүүгийн байгууллага маань тухайн багцыг хэвийн байх дээр анхаарч тухайн худалдаа авах гэрээг байгууллагатаа анханасаа ер нь хэвийн байхад нь үүрэг хүлээгээд ямар нэгэн байдлаар тухайн багцад орсон зээлийн чанар хугацаа хэтэрсэн ч гэх юм уу иймэрхүү тохиолдол гарах юм бол тухайн багцыг яг ижлэгэн үнийн дүнтэй ч юм уу хөрөнгө итгэмжлэлийн удирдагчдаа зөвлөлдсөний үндсэн дээрээс тухайн багцыг буцаагаад хэвийн болгох үйл ажиллагаагаа хийх буюу оронд нь шинээр одоо чанаргүй болсон зээлийг шинээр хэвийн зээлээр сольж өгч тухайн хөрөнгийг бол хангаад явж байгаа. За хөрөнгийг хэвийн гэдгийг хангаа явж байгаа. За үйлчлэгээ үзүүлэгч гэж орж ирж байгаа. За энэ нь болохоор хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цуглуулan тусгай зориулалтын компани шилжүүлэх, за бүртгэх, тайлгнах болон үйлчлэгээ үзүүлэх гэрээнд заасан хөрөнгөтэй холбоотой бусад үйлчлэгээ үйл ажиллагааг эрхлэх тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан хуулийн этгээдийг за хэлж байгаа. За үйлчлэгээ үзүүлэгч маань яг юу хийж байгаа гэхлээр за одоо яг гарч байгаа баталгаа түн цаасны хувьд гэх юм бол үйлчлэгээ үзүүлэгч бол мөн адил бас тухайн банк ус санхүүгийн байгууллага маань үйлчлэгээ үзүүлэгчийн үүргээ гүйцэтгэж явж байгаа. Энэ мань болохоор яаж байгаа вэ гэхлээр тухайн тусгай зориулалтын компани гаргасан үн цаасны ард байгаа зээлийн багцуудыг хэдий одоо тусгай зориулалтын компани шилжүүлсэн ч гэсэн түүний одоо ард байгаа яг нөгөө анхны зээлдэгч нар байгаа шүү дээ. Тэд нар маань угаасаа төлбөрөө хийхдээ банк ус санхүүгийн байгууллага дээр очиод төлбөрөө хийж байгаа. Тухайн төлбөрийг болохоор банк ус санхүүгийн байгууллага маань бүртгэж авч байгаа гэсэн үг. Тэгэнгүүт яг нөгөө нэг тусгай зориулалтын компанид эдгээр зээлүүдийг шилжүүлсэн байгаа шүү. За энэ үндсэн төлбөр орж ирлээ, энэний хүүний төлбөр орж ирлээ. За энэ нь болохоор яг тусгай зориулалтын компани яг тэр багцад байгаа зээлийн үндсэн болон хүүний төлбөр байх шүү гэдгийг нь болохоор бүртгээд тэгээд ерөнхийдөө бол үйлчлэгээ үзүүлэгч буюу банк ус санхүүгийн байгууллага нь Тэцка руугаа шилжүүлээд ингээд явж байгаа ийм яг үйлчлэгээ үзүүлээд явж байгаа юм. За тэгээд анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч нь яг үйлчлэгээ үзүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа буюу яг түрүүний хэлдгээр одоо анхны үүрэг гүйцэтгүүлэгч бол мэдээж банк ус санхүүгийн байгууллага байгаа. Тэгэнгүүт тэр нь болохоор өөрөө үйлчлэгээ үзүүлэх буюу саяны тэр процессыг хийж болно гэд ингээд заасан байгаа. За үнцаас гаргах үед хуулийн болон санхүүгийн шинжилгээ хийгч байгууллага маань тухайн үнцаасан дээр болохоор дүгнэлтүүд гаргаад явж байгаа. За тэгээд яг хороонд бүртгэлтэй бүртгүүлсэн хууль болон аудитын компаниуд маань болохоор энэ үйл ажиллагааг хийн. За тэгэнгүүт хуулийн компани бол одоо яг хороонд бүртгэлтэй 50 байна. Аудитын компани бол 58 байна. За тэгээд хуулийн хувьд гэх юм бол яг журам дээр болохоор яг тусгайлан заасан бас ингээ хит хитэн шаардлагууд байгаа. Яг энэ зүйлүүдийг зээлүүд дээр шалгах шүү гэсэн тэдгээр зүйлүүд байгаа. Тэрийг болохоор бас дараа нь илүү дэлгэрэнгүй тайлбарлах баг. За тэгээ аудитын компани бол мэдээж санхүүгийн хөндлөнгийн дүн шинжилгээнийг хийн. За тэрнээс гадна аудитын үйлчлэгийг үзүүлэх буюу Тэцка нь болохоор жил болгон ерөнхийдөө бол аудитын компаниар санхүүгийнхаа тайланг аудитлаад яг манай хэн шалгалт зохицуулалтын газарлаа бол тайлангаа тухай бүр хүргүүлээд явах ёстой байгаа. За тэгээд хөрөнгөөр баталгаасан яг баталгаа түн цаасны хилцлийн бүтцийг болохоор үүнд харуулсан байна. За түрүү ер нь бол ерөнхий тайлбарчлаа гэж үзэж байна. За анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу үйлчлэгээ үзүүлэгч нь мэдээж зээлийн багцыг үнцаас гаргаж буюу Тэцка руу шилжүүлнэ. За үүний хариуд болохоор худалдаа авах гэрээ одоо үнцаас гаргагч нь багцаа барьцаалаад хөрөнгө оруулагч нар хөрөнгөөр баталгаасан үнцаасыг санал болгож байгаа. За хөрөнгө оруулагчнаас тухайн үнцаасыг худалдаж авсан төлбөрийг болохоор анхны үүрэг гүйцэтгүүлэгчид болохоор
буцаагаад тэр нэг багц худалдаа авсан төлбөрөө болохоор шилжүүлээд явж байгаа. За үүнд болохоор мэдээж нээлттэй хэлбэрээр гаргаж байгаа болохоор андеррайтерийн үйлчлэгээ бас давхар орж ирж байгаа. За тэгээд түрүүнд урьдчилан үйлчлэгээ үзүүлэгч буюу хөрөнгө итгэмжлэн удирдагчид нар маань яг ингээд хөндлөнгийн байгууллагуудаар яг тухайн үйл ажиллагааг нь болохоор хийгээд ингээд явж байгаа. За баталгаат үн цаасны хувьд гэх юм бол муу адил одоо үн дээр үн цаас гаргагч нь болохоор шууд өөрөө гаргаж байгаа багцаа өөрөө бүрдүүлээд тэрийг тусгаарлаад тэгээд хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа. За үүнд болохоор яг хөрөнгөний багцын хянагч гээд нэг хуулийн этгээд орж ирж байгаа. Энэ нь болохоор ер нь яг баталгаат үн цаас дээр бол хөрөнгө итгэмжлэн удирдагчтайгаа адилхан үйл ажиллагаа ерөнхийдөө бол зарчмын хувьд хийгээд явж байгаа. 21 оноос 25 оны хооронд болохоор хөрөнгөөр баталгаат үн цаас бол нээлттэй хэлбэрээр арилжаалагдсан. Нийт 419 тэрбум төгрөгийн ерөнхийдөө бол үн цаасыг санал болгож зах зээлээс ер нь бол төвлөрүүлсэн ийм мэдээлэлтэй байна. За тэгээд хуулийн хувьд гэх юм бол мэдээж зөвшөөрлийн тухай хууль бол байгаа. За тус хоёр яг үйл ажиллагаа эрхлэх болон үн цаас гаргах нь болохоор тусгай болон энгийн зөвшөөрөл рүүгээ орж байгаа. За тэгэнгүүт энэ хуулийнхаа хүрээнд бол шалгагдана. За тэгээд мэдээж үн цаасны зах зээлийн тухай хууль буюу яг хөрөнгөөр баталгаасан үн цаас гаргахад ер нь нийтлэг зохицуултыг болохоор энэхүү хуулиар. За тэгээд яг хөрөнгөөр баталгаасан үн цаас нь болохоор тусдаа хөрөнгөөр баталгаасан үн цаасны тухай хуультай байгаа. За энэ хуулийнхаа хүрээнд зохицуулагдана. Мөн хорооноос гаргасан хөрөнгөөр баталгаасан үн цаас гаргах бүртгэх тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу бол зохицуулагдаад явна. За нэмэлтээр болохоор яг нөгөө нэг ТЦК байгуулагдахад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй байхаар шаардсан байгаа. За үүн дээр болохоор яг тохиромжтой этгээдийн журмын дагуу тухайн этгээдүүдийг болохоор шалгадаг байгаа. За тэгээд хөрөнгөөр баталгаасан үн цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ер нь голлох шаардлагуудыг үүн дээр бол заагаад өгсөн байгаа. За эрх бүхий этгээдээс тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт сүүлийн 1 жилийн хугацаанд биелүүлж ажилласан банк ус санхүүгийн байгууллагууд маань ерөнхийдөө бол ТЦК буюу охин компани байгуулад тухайн компани дээр ер нь бол хөрөнгөөр баталгаасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бол авч олж байгаа. За тэгээд хувьцаа эзэмшигч, за төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүд болон бусад эрх бүхий албан тушаалтан нь за энэ хорооноос таталцсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журам шаардлагыг бол хангасан байх ёстой. За энд болохоор хувь нийлүүлсэн хөрөнгөний хэмжээ 1 тэрбумаас доошгүй гэдэг нь болохоор энэ болохоор банк ус санхүүгийн байгууллага дээрээ тавигдж байгаа шаардлага. За тэгээд тухайн тусгай зориултын компани нь 3-аас доошгүй төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүнтэй. За тэгээд тэдгээрийн 3-1-ээс доошгүй нь болохоор хараат бус гишүүн байна гэд заасан байгаа. За тэгээд энэ одоо төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүд байгаа гишүүд маань болохоор 3-аас ерөнхийдөө бол 3-аас дээшгүй тусгай зориултын компанид бол төлөөллийн удирдах зөвлөлийн албан тушаалыг ерөнхийдөө бол хавсар эрхэлж болно. Одоо 4 болон түүнээс дээш болох юм бол ерөнхийдөө бол хавсар эрхэлж болохгүй гэж заасан байгаа. За тэгээд хувь нийлүүлсэн хөрөнгийн их усүрийг ерөнхийдөө бол хууль ёсны орлогоос бүрдсэн байна уу гэдгийг нь ер нь бол нэлээд шалгадаг. За тэгээд үн цаасны тухайд гэх юм бол за яг журмын дагуу заагдсан яг үн цаасны танилцуулга тусах ёстой тухайн зүйлийг тусгасан үн цаасны танилцуулгыг ерөнхийдөө бол бэлтгэсэн байна уу гэдгийг нь харж байгаа. За тэгээд үйлчлэгээ үзүүлэгчид буюу за яг тухайн банк ус санхүүгийн байгууллагт маань бас тухайн одоо наривчлсан заалтуудыг бол заагаад явж байгаа. За тэгээд үүн дээр болохоор бас нэг нэмээд хэлэх зүйл нь болохоор яг үйлчлэгээ үзүүлэгч маань тухайн үйлчлэгээг үзүүлэхдээ одоо 2-оос доошгүй мэрэгчлэлтнийг болохоор заавалчгүй тусдад томилж өгөх ёстой. Тухайн үйлчлэгийг буюу одоо нэг үндсэн төлбөр орж ирэх, хүүний төлбөр орж ирэхэд тухайлсан бүртгэлийг нь бүртгээд ТЦК-аар шилжүүлэх энэ үйл ажиллагааг хийх 2-оос доошгүй мэрэгчлэлтэнтэй байх ёстой байгаа. За тэр нь болохоор ерөнхийдөө бол 1-ээс дээшгүй жил санхүүгийн салбарт ажилласан тийм туршлагатай хүн байна гэд ерөн журам дээрээ заасан байгаа. За тэгээд яг тухайн хөрөнгийг буюу одоо тэр зээлүүдийг яг худалдаа авах гэрээгээ байгуулгээд яг одоо нөгөө үн цаас гаргах яг тэр үедээ болохоор зөвшөөрлөө авахдаа ТЦК руугаа бүр ингэ шилжүүлсэн байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм болохоор яг хөрөнгийн багцыг шилжүүлж авсан тэр гэрээ. За тэгээ мэдээж одоо тэр шилжүүлж авж байгаа гэрээ шилжүүлж авж байгаа багц нь одоо чанарын шаардлага хангаж гэнэ үү гэдэг дээр санхүү болон хөндлөнгийн дүн шинжилгээ гаргагч нарын маань дүгнэлтийг болохоор шаардаж аваад тэгээд үн цаасыг нь болохоор бүртгээд зөвшөөрлийг нь олгож байгаа. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.